Улсын төсвийн орлого 2.3 их найт төгрөгөөр тасрах эрсдэлтэй энэ үед засгийн газар хэмнэлтийн горонд шилжихээ мэдэгдлээ. Гэхдээ ажил хэрэгч сонсогдогч ерөнхий сайдын чиглэл болгож өгсөн төсвийн мөнгийг хэмнэх үүргүүд эдийн засгийн хөрсөнд боддоор буухдаа сарничгүй гэх болгоомжлол мөн байгаа юм а. Засгийн газар ерөнхий сайд өнөөдөр бүх төсвийн ерөнхийлөн захирагчдыг дуудан 2025 оны орлого тасрах эрсдлийг амь тэмцэн нөхөх үүрэг даалгавар өглөө. Хэмнэлт хийж баяр тэмдэглэхгүй, бэлэг дурсгал бэлтгэхгүй, зардлаа эренбэлнэ гэсэн нь багшийн дэвтэр дээрх зөв хариуцлал сонсогдно. Харин амьдрал дээр хэр хэрэгжих нь хэмнэлтийн хууль батлагдсан жил бүхэн төсвийн зарлага мөрөөдөшгөд ханагдаж байсангүй гэдгийг статистик бас сануулж байна. Татварын орлого 2.3 их найдаар дутуух болсон шалтгаан нь нүүрсний үн 50% унсан, импорт багассан, дээрээс нь татварын өршөөлийн хуулийн тухай улс төрийн мэдээллүүд аж ахуйн нэгжүүдийн төлөх ёстой татварыг хүлээлгийн өрөөнд оруулж орхисон гэх дүгнэлтийг сангийн сайд чавхлан хийж зогсноо. За нэгдүгээрт одоо нүүрсний үн 50% унсантай холбоотойгоор татварын орлого болдуулалтанд хүчтэй нөлөөлж байна. За хоёрдугаар түрүүний миний хэлсэн одоо импортын хувь хэмжээ буурснаас одоо 1.2 их найдын одоо импортын татварын орлого одоо дутаж байна. За гуравдугаарт бид мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй ийм одоо морал хазарт бас үүсэж байна. Засгийн газар шок өгөхгүйгээр өрг барагдуулна гэж тайвшруулсан ч араас нь албадлагын арга хэмжээ авахыг санууллаа. Харин уулуурхайн компаниуд үзүүлж байсан хөнгөлөлт чөлөөлөлтийг зогсооно гэх нь улс төрийн тайзан дээр сүртэй харагдаж болох ч бодит эдийн засгийн тайзны ард хөрөнгө оруулагчдын царай гандуулах шийдвэр болох эрсдэлтэйг мартаж болохгүй. Одоо энэ төмөр зам ашиглалтанд орсноос хойш анх удаа энэ жил одоо 3.5 сая тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлсэн. 26 онд бол бид нэр ямар ч гэсэн 10 сая тонн төгрөг нь 10 сая тонн төгрөгийн тулд хоногт нэг 13-аас 14 галт тэрэг аялуулах ийм боломж олцоог бүрдүүлэхээр Монголын төмөр зам ажиллаж байгаа. Гурал семинар, сургалтыг танхимаар бус цахимаар зохион байгуулж дотоод гадаад томилолт тээвэр шатахуун зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог нэг удаагийн тэтгэмж урамшууллыг зогсоох, тавилга эд тогшилт хоног төхөөрөмж бичиг хэргийн зүйлс худалдан авахгүй байх, гурав төчтгөө дээр гүйцэтгүүлэх, зөвлөх үйлчлэгээ болон бусад төрлийн гэрээг шинээр байгуулахгүй байх. За төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөр арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэх ийм одоо үүрэг даалгаврыг өгсөн. Ийхүү төсвийн орлого дутмаг эдийн засгийн идэвхжил сул улс төрийн популизм холилдсон энэ үед засгийн газрын гаргасан үүрэг чиглэл бодиттой хэрэгжих хэсэг нь эх саруудад тодорхой болно. Харин хэмнэлт нэртэй энэх амлалтын хамгийн том шалгалт шинэ жилийн үеэр төрийн байгууллагын цонхны зан гэрлэн чимэглэл асах хэсгээс эхлэх болно.